Булган сумын 6 дугаар багийн нэгдсэн эмнэлгийн баруун талаар Петровс шатхуун түгээх станц хүртэлх 470 орчим метр замыг булган аз цаа төрийн өмч төвцөөд компани засварлаж байна. Аймгийн засаг даргын захирамжаар бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж нэгдсэн эмнэлгийн баруун талын үерийн далангаас гарсан шороогоор машин явахад хүндрэлтэй болсон замыг засаж сайжруулан ажиллаж байгаа юм а. Энэ эмнэлгээс энэ хоошоо энэ Петровсын доотлын уулз хүртэлхийн 400 гаруй метр зам ер нь бол арчилт хийгдэг үлдээ. Энэ замыг бол ер нь бид нэр ашиглалт хийгээд гайгүй одоо сайжирсан сан болгоо явуучих юм бол нөгөө төвөөр явдаг олон улсын одоо энэ хөвсгөл явж байгаа энэ том тэргүүдийг энүүгээр явуулах тэр боломж бол уг нэгдчих юм байна. Одоо бол бид нар цагаан алганаас нааш яваад онцгойн энүүгээр яваад хажуугаар урдуур яваад энэ 400 муудраар яваад байгаа шүү дээ. Тэгээ энэ ачааллаас бол одоо чөлөөлөгч тэр боломж бол үрдэж байгаа. Тэгээд энийг яаж хийх вэ гэхээр зэрэг ерөөсөө бид концессийн гэрээгээр хийгээд энийг орон нутагт одоо бас нэг төсөвтэй дарамт учруулахгүйгээр концессийн гэрээгээр хийгээд өгч тийм боломж бол манай компаниуд бол байгаа. За дээрээс нь хэлгээд энэ зам бол олон дахин ингээд одоо арчилт хийгээд байх тийм боломжгүй зам байгаа. Ердийн өрсөн зам байж байгаа. Энэ доогуур энэ залуус хороол руу явсан бүх инженерийн шугамуд бол ингээд дулаан бохор бүх юм одоо энэ зам доогуур хийгдсэн байдаг. Дээрээс нь шилэн кабель гээд ер нь бол энэ доогуур явсан энэ дэд үтсийн энэ олон шугамуд байгаа, магистралууд байгаа учраас энэ замыг бол олон дахин одоо ингэж хөрсийг бол ингэж оруулах бол зохимжтой зүйл биш юм байна. Тэгээ одоо энэс эргийдэх арга бол юу гэхээр зэрэг л энэ дээр талдан босгох зам л хийх тийм л шаардлагатай л гэж үзэж байгаа. Карьерийн асуудлыг шийдчих юм бол одоо нэг 100 сая төгрөг болох уу гэж би бодож байгаа. Тий 100 сая төгрөгөнд бол бид нэр одоо талан босгоод ирэх тийм боломж бол одоо байгаа. Зам засах санаачлагыг аймгийн засаг даргын захирамжаар батлагдсан бүх нийтийн цэвэрлэгээний ажлын хэсгээс гаргасан байна. Үерийн далангаас гарсан шороог ашиглан машин явахад хүндрэлтэй байгаа замыг засаж сайжруулан хямд өртгөөр иргэдийн машин техникийг эвдэрэл гэмтлээс хамгаалах санаачлагыг тэд гаргажээ. Энэ замыг засаж сайжруулснаар Улаанбаатар болгон Хөвсгөл чиглэлийн ачааны автомашин саадгүй зорчиж, мөн иргэдийн жижиг оврын автомашинч саадгүй зорчих нөхцөл боломж бүрдэж байгаа юм а.